За юу яцхан Улаанбаатарчуудаа энэ баг миний 5 дахь фейл аха. Бичлэг хийх гээд яасан бэ гэсэн чинь ингээд юу ярих гэжснаа мартаж байгаа. Тэгээд энэ гарын мэрэг нь буцаад байгаа юм яагаад байгаа цаанаасаа хийлаа мэдэрэл шоохгүй юу. Тэгээ ямар л хэлсэн та бүгдийн хамгийн үзэн яддаг ордны сар нэг хэлсэн байна. Тэгээ өөртөө төрс өдрийн минь төргий. Тэгээ гэтээ манай ордных нэг л тооксик гэдэг тий. Та нар өөрсдөө л болохгүй маш уу гэж маа тий гэж. За тэр яхаа. Миний сонирхолтой зүйлээ ингээ анзаарсан юм аа. Юу вэ вэ ингээ жоохон хүүтнэр чинь ингээ чангараад ирсэн чинь ингээ нэг хүн болго ингээ хосоод олж малаад ч юм эсвэл ингээ баахан хүмүүс ингээ экстрэг нээлж мэлээ тий. Тэгээ би ингээ бодсон юм хаврын ингээ нэг бөөндөө салаа шааж байгаа байхгүй бас. Тэснэ өвлөн нийлээд юу гэсэн үг вэ? Энэ бол ингээ нэг бидний ингээ аж ахуйн нөхцөл байдал хайрыг үнэлэмж чинь халамж дээр тогтдсон юм шиг байна шүү дээ тий. Яа тэгвэл манай Монгол улс чинь хүүтэн цаг агаартай ороо. Тэгээ манайхан чинь ингээ нэг Парис байдаг шиг ингээ гоё романтик ингээ байж ихээр ингээ гадаа хасах 30 болж байгаа юм чинь ямар хацаараа романтик шахам бэ тий. Зөвхөлтөөл гяс гэрлэг ораа. Тий. Хүнжилтээ ороод хувцаа тайл гэж мэйл дээ гэж. За тэр илэрэгч яах вэ? За одоо ингээд нэг их сонирхолтой үйл явдлууд их болноо. Алдарт ингээд нэг сонирхолтой гаригийн үйлдэлүүдийг ярил л та. Тэрний өмнө шүү дээ тий. Та тэгтээ ингэхэ болчул амьдрал гоё болох гэдэг аахгүй. Алдартай юм шиг ингээд нэг уужаа сохтуудаа экслэгөө залгаж дахиж нэг 2 дахь удаа хаягдаж шаангуудаа ингээд нэг тий энэ бүхэн ингээд бодын буцалтаас болж байгаа ингэж мэж ингээд нэг фейлерээ ингээд чихээ болмоор байна гэж. Тий яг гэхдээ яг л юу гэх ингээд нэг чиний тэнэг үйлдэлийг ингээд нэг рандом гаргалууч их чинь тэнэг штэ тий тэрний за окей хүлээгээл авчих окей давай гэж шаах хэрэгтэй байхгүй. Тэгээ өөр яг нэг юм жишг тогтоош ажиллаа шүү. Тэгээ бодно ингээ боцсон гот ингээ нэг X-тэй дахиж нэг reject хэлдэг ш. Гүй ер нь яг ярих юм бол ингээ юу гэх бодно боцохоор ингээ X-ийг эргүүлж авдаг гэдэг нэг юм сонир менталити ингээ соц юм шиг байдаг. Эний зүгээр шалтгаан нь бод яагаад буцсан бэ? Ер нь бод гэж юу ингээл зүгээр нэг дуусаагүй юм аа дуусгах нөх боломж штэ. Тэгэл болоо штэ. Тэгэл тэрийг юм амар сүртэй ингэж нэг ургуулж одоо бол те шат юм болохгүй шээ бас те. За spirituality сэдв дээр ярихад би сүүлээс таараа тэр хэд хэдэн ингээд нэг кейсүүд дээр ингээд хэлж ийсэн. Юу хэлсэн бэ гэвэл шүү дээ те. Манай энэ water sign-ууд айдсан дээр төрсөн гэж одоо яригддаг усны ордныхон. Яагаад айдсан дээр төрсөн бэ гэвэл одоо жишээлбэл режектлүүлэх айдас, араасаа хотглуулах айдас, тэ хаягдах айдас, утрах тэ нэг тиймэрхүү ингээд нэг юмнууд дээр нэг төрсөн гэж нэг яригддаг юм байна л да. Одоо нэг Reddit-ээс нэг үлнүүдлээ уншингууд. За окей, давай тийм байт юм гэж. Тийм бол ингээд нэг water sign ингээд нэг 3 удчихсан. За зүүн талд нь одоо жишээлбэл Михи орд. Буюу 12 ордны хамгийн өглөгч орд те өгөөл гэдэг. Би өөрийгөө золиослъя гэж мэгэл те. Эсвэл феста ингээ өөрийгөө ингээ нэг золиослоход очиж хамгийн мэдрэл муутай фестал очиод өөрийгөө золиослох шаачдаг те гэж бас. Гэтэ Кенчана нөгөөх нь болохоор ингээ нэг хамгийн ингээ нэг хахир орд буюу манай хилэн цард би байна л да. Тэгээ хамгийн жажментив гэж явж байгаа байхгүй. Тэ яг би ингээ инээж авал те Ставичаа юу шаадаа чи мэдчихэж байгаа шүү. Шаас. Тэгээ дондор нь пайс шаачдаг юм байна л да. Тэгээ ямар учиртай гэсэн чинь ингээ нэг тэнцүүлэхгүй юу? Тал нь жажментив, тал нь одоо юу гэх бас амар өглөгч ч юм уу гівэр маягийн. Гэхдээ ингээ нэг загсны ордныхын бас нэг заяагүй ч юм уу одоо хоёр талынхын хоёулынгийнх нь токсик чанаруудыг ингээ өөртөө агуулсан байгаад гэдэг юм байна. Бас сонирхолтой шүү те. Тэр ингээд нэг хамгийн ингээд нэг сайко маягийн жоохон ордох юм бол загас байж магадгүй байх. Тийм. Sorry найзуудаа гэж би загсны орд найзах нээр олон найзтай байхгүй. Тийм. Sorry найзуудаа. Тийм. Тэгээд зүгээр. За тэгэхээр бидний сард яг юу мэдрэх вэ? Бидний яг ингээ массив ингээ утгаараа бидний яг юуг туулах вэ? Тэгээд энэ яг ямхан үр дүнг ингээд бид нар авах вэ гэдэг талаар бодцгаая. Эхний асуудал.
Яг одоо энэ хэлбэл зорны үе дээр одын баталны гарч ирж байгаа те. Ямар хуучиртай вэ гэвэл ч те ингээд нэг бид нар яг одоо хичээх цаг гарч ирж байгаа байхгүй. Одоо өөрийгөө шинжлэхтэр. Хэлэн зарч нэг таарат үзэр дээр өхлийн өдөртэй шүү дээ тий. Үгүй нэг юу гүхэн барьж адаад идэхгүй л дээ тий. Зүгээр яах вэ юу ихгүй юу? Тэр эго буюу ямар эго вэ гэвэл зөвхөн selfish эго. Тэрийг устгах гэдэг одоо нэг челленж гарч ирж байгаа байхгүй юу? Жишээлбэл ингээ whatever the reason да. Эго хэдүүлээ юу гэж тайлбарлах вэ гэвэл эго байж ч бид нар амьдрдаг те. Эго байхгүй бол угаасаа хүн амьдрахчгүй тийм чи хоолч идэж чадахгүй байхгүй эго байхгүй. Гэтэ тэр эго гэдэг зүйл нь одоо нэг spirituality дээр эго нь яаж гарч ирдэг вэ? Зөвхөн бидний хувиа хичээсэн ингээд нэг хөслүүдийг бид нар ингээд яг одоо давах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд л асуудал яригдчихаа. Тэгээ одоо хувиа хичээсэн гэдэг чинь ингээд нэг экс чи нэг амьдрал гоо бодцоо, move on хийцээ. Амьдрал нас гоё штэ тий. Чамаас салцаа. Өө салц санаа амарлаа гэдэг шиг амар гоё шааж ах чи ингээд нэг араас нь алхтай шиг тий. Чийл надтай хавт байх хэрэгтэй гэж мэгэл ингээм бол наа чи одоо нэг тэр selfish desire байгааз юу вэ гэвэл ингээд нэг тэр хүн чамтай байхыг хүсэхгүй байгаа. Гэтэ чи өөрхөн одоо нэг ганцаардлаас одоо нэг айдаг ч юм уу яадаг ч юм аа тэнгүүтээ ингээд буцаж ингээд давж ирэх гээд байна гэдэг чинь selfish desire. Тэ эсвэл ингээд нэг юу байдаг те өөрийгөө батлах тий чиний хэнийг алдснаа хар би ч юм гэж мэгэл тэр бол амар тэнийг асуудал гарч ирж байгаа байхгүй юу зүгээр ингээд юу вэ гэвэл шүү дээ те хэдүүлээ төсөөдөд үзтгээ чи одоо 3 жил 4 жил ингээд эрхлэе гэж боо те чи энэ эрхлэлийг амжилттай болохын тулд чи энэ эрхлэлийг бүтээхин тулд байдаг бүхий л чадлагчжсэн те тэгээд нэг өдөр ингээд юу гэх хаягдаа шаачдаг ч юм уу. Гэхдээ энерги хизээч устдаж алга болдгоо гэдэг бид нар мэднэ. Энерги зүгээр царайгаа өөрчилж байгаа байхгүй юу? Юу гэвэл чи тэр хүн дээр ингээд нэг хандуулсан бүх ингээд нэг чадал чинь яг үндэ царайгаа өөрчлөж чам дээр өөр хүн болж л ирэх гээд байгаа байхгүй юу? Илүү ингээд нэг гоёор ч юм уу хар ухаанаар бодчих. Гэхдээ биднэрт ингээд нэг блокж гарч ирдэг л дээ. Ямар блокж вэ гэвэл одоо шилэл бид нар одоо шилэл ингээл за манай экс угаасаа мэдрэл мотой нарциссистик байсан эсвэл abuser байсан тэнийг нөт хийдэг байсан ингээл за түмэн шалтгаан тоочод уурлалах юм бол шүү дээ эсвэл үзий яддаг ч юм уу нэг шаанда гэж боддог ч юм уу те энэ нь болохоор чиний дараачийн ингээд нэг divine энерги буюу учрах хэвээр тэр сүнсний энергиэс чинь ингээд чам холдуулчихж байгаа байхгүй юу Миний ярих зүйл зарим хүмүүсийг аваар үтгэж магадгүй. Гэхдээ чи хаягдсан бол ч тэ хөгшөө чиний хийж чадах хамгийн сайн зүйл чинь юу вэ гэвэл тэр хүнийг ингээд нэг амар сайхан ингээд нэг яг өөртөө тахирсан мөрөөдлийнх ингээд soul mate-тэй ингээд нэг хамттай байгаар ингээд нэг төсөөлж үдэж явуулах байхгүй. Тэгээ би чам сайн сайхан хүсье. Тэгээ I have nothing to lose гэдэг шиг те. Тэгээ яа. Тэгж явуулах. Энд чинь тэгэл хийл واخгүй юу? Тэр өөрөө уусаа та ингээл ютубер баахан таараад мараа сүнслэг юмнуудыг л үзэж байгаа бол ингээл нөө нэ хийл хийх гээд идэв ч тэгтээ яг ямар ацаа хийх гээд байгаа юм бэ гэж ингээ асууж ивэл шүү дээ чи тэр мэдрэл муутай ингээ урагцсан шарвагдсан бүх ингээд нөө нэг шархуудаа яа it happens for the reason боёо энэ бүр угаасаа шалтгаантай байсан болохоор би энэ өвдөлтөдтэй нүүр тулсан юм байна гэдэг ч юм аа те би энэ өвдөлтүүдийг хүлээж авлаа баярлалаа намайг өтгсөн хүмүүс болгонд би ингээд нэг сайн сайхныг хүсээд баярлаа талархаад явуулах. Энэ бол хийл. Гэхдээ ингээд нэг юу гэх тэр хүнийг ингээд уучлаа, өөрийгөө уучлаа, хийлээ сайн сайхныг хүслээ гэх тэр хүн ингээд амьдралдаа оруулах гэсэн үг болов шүү дээ. Зүгээр яг тэгээ дотоодоос байхгүй. За тийм байна. Зарч асуудал. Бид нар дээр үргэлж баланс хэрэгтэй. Бидний Нэгстэй зүйл юу вэ гэвэл энэ internal world дотооддоо ямар хог нь болоод байгаагаа бид нар анзаарах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ дотоод ертөнцөө ингээд юу хийн ойлгох яагаад би одоо ийм хөө байдаг вэ гэдэг ч юм уу. Тэр ингээд ухамсарлах бас сүнслэг ингээд нэг чадруудаа хөгжүүлэх бол бас хэрэгтэй. Гэхдээ бас атасайнд интрофок бодод нийгэм штэ тий бид нар ингээд гараал стресс нь маш уу гэж мэгэл тий
Тийм ингээл нэг одоо нэг сүнслэг ертөнцтэй ингээл нэг spirituality гэхэрэл нэг гүндэггүй байна гэсэн үг шүү дээ. Хайдаа ингээл нэг өдөөд идэм үү хамаа ёо гэж мэгээл салавч өгөөд шаалцах хэрэгтэй гарч ирдэг байхгүй юу? Тийм. Гэхдээ ингээд нэг юу гэх бид нэр reactive буюу ингээд нэг дандаа ингээд ямар нэг үйл явдал дээр газ хөдлөө гэж ингээл нэг ингэх гээд байна да. Боолн заа зүгээр би ч гэсэн ингээд нэг тийм reactive ингээд нэг зүйлүүдийг зөндөө харагдал та одоо хийнийг ингээл нэг юу гэх наваг надтай ингээд нэг үзээтэй байлаа гэж бодоход те аль шүү мал шүү гэж мэлээ хэлчихдэг би. Яасан гэж мэйл те. Гэхдээ миний тэр үед стресс хамгийн чухал point нь юу вэ гэвэл хэр удаан би тэгэж стресстэй ястай юм бэ? Одоо тэр стрессний 10 минут дотор арилжчихвал сайн л үз. Тийм. Гол нэг бидний дотоодоо юу болж байгааг нөө анзаарахыг хүсдэггүй болохоор тэр стресс тэр одоо нэг гормонуудыг ингээд нэг үлдээчдэг. Тэгээ нэг окей тэндээ ингээд тийрээд ингээд нэг өдөр, хоёр өдөр, гурван өдөр болоо шаашдаг байхгүй. Тэгээ тэр нь ингээд нэг олон хугацаанд ингээд тэр сүрэг ингээд эмошнууд ингээд нэг дотоор ингээд хоригдцаараа байгаад штэ тэ. Тэгээ нэг юу гэдэг штэ нэг ямар хүн муу санаатай болдог вэ гэвэл нэг яалч ингээд нэг баахгүй утсаараа тэр нүнхий санаа болоод тархилаа нь орж ирдэг гэдэг шиг л яг тэр стресс чиг тийм л учиртай байхгүй. Тиймээс бидний дотооддоо үргэж ингээд ангаалтыг хийх тайвшрах ухамсарлах талархах уучлах гэдэг ингээд нэг эмошнуудыг ингээд нэг байнга болох хэрэгтэй. Тийм. Угаасаа хүн болгонс ингээд юу гэх тэнийг үйл гаргаж л байдаг шүү дээ. Би ч гэсэн тэнийг үйл гаргадаг шүү дээ. Тийм. Оо пиццаа гэл тийм. Гэтэ тэр болгон дээр ингээд нэг тийм энэ дотроо үлдээгээд байх юм бол бас болохгүй. Гэтэ бас ингээд заримдаа ингээд нэг хит их одоо инх тайван сүнслэг гэдэг бас ингээд үнэхээр ингээд нэг реакцлах үе байхад бол бас гарах хэрэгтэй. Тий. Үзмээр наймсгаа юм гэж юм гээл тий. Waаш гэж мэйл. Тэгээ тэрийг гол ингээд балансыг олох л чухал байхгүй. Тий. Тэгэл одоо жишээлбэлээс хэдүүлээ ингээд мөнгөн дээр ирчихэл да. Тий. Би эдийн шоналгүй гэдэг. Яа гэхдээ ингээд нэг эдийн шоналгүйч ойлгоч л байна л та өгшөө. Гэхдээ амьдрахын тулд ядаж нэг хоол хэрэгтэй байна да амьдрахын тулд нэг хувц хэрэгтэй байна да. Тэгэл эн чинь тэг эд зүйлс мөн бидтэй. Тэгээ зүгээр яг бүр бас ингээд нэг хаяада бид нар ингээд нэг өөрсдөө ингээд нэг талархуулахын тулд гой зүйлүүд ингээд үзэхийн тулд яа эдийн шуул тодорхой хэмжээ хэрэгтэй баха. Яг юм бол тий. Яг үндэ одоо шийдвэл хүн болгоныг амар сонирхолтой бодолтой байдаг юм байлаа. Хүн болгон ч яг ер нь хүмүүс. Би мөнгөтэй болмоор байна. Гэтэ гэдэг нэг юм санаа айцаад ингээ хүн болгонд л ингээ байдаг юм байна л да. Одоо мөнгөтэй болчих юм бол одоо хүн болгон мөнгө гоон гэдэг ч юм уу тий. Мөнгө дандаа ингээ нэг лалрын юмнууд авчирдаг мөнгө ингээ нэг чөтгөр гэдэг хүмүүс байдаг. Гэхдээ би бас ингээ асуумаар байдаг байхгүй юу. Түл чи яа мөнгөтэй болох хүсээд идэв ш. Тэ. Яг тэр шиг. Тэгэхээр бид нар ингээ нэг юм сонирхолтой юм одоо нэг логикгүй ч юм уу зүйлүүдийг дотроос байнга асууж авах хэрэгтэй байхгүй. Би яг ямар сонир бодлоод миний толгойд тэр байнга эргэлддэг байлаа гэдэг ч юм уу тэ. Яг энэ будын буцалт одоо биднэрт юу ингээ үзүүлэх вэ гэвэл бидний тэр нэг хуучин ойлгоогүй байсан зүйлүүдийг хийж амжаагүй байсан зүйлүүдийг тий эсвэл тэр ангааж амжаагүй байсан шархуудыг яг эмчлэх боломжийг л олгож байгаа байхгүй энэ будын буцалт тий. Тэгээ одоо шилбэл ингээд нэг яг одоо ингээм амар олон хүмүүсийн тэр донтолтууд нь ингээд сэргэж эхэлнэ. Амар олон хүмүүсийн тэр сэтгэлийн шарх нь ингээд гарч эхэлнэ тий. Зүгээр маар олон хүмүүсээ одоо шилбэл архины донтолт нь хүүхэндх донтолт нь тий гамлинг донтолт нь гэдэг ч юм уу тий тэд нар ингээл яг ингээл өөдөөс чинь ингээл гарч ирэхгүй. Энийг болохоор штэ тий засгаж яг ингээ оролдох шаардлагагүй. Яг энэ ингээд нэг сар энержетиклээ. Ягаад гэвэл штэ тий хилэн цорт амар контролддог. Яг бол тэр нэг юм алтхаа сайх гэдэг байна да. Тий. Нэг алтхаа сайх гэдэг болохоор ингээд юм болгол яг миний ингээд тархин дотор байх хэвээр. Чи яг энүүний дагав явах хэвээр, чи ингэх хэвээр. Чи ягаад надаас салж явсан юм?
алны шүү чи миний ажил байх хэрэгтэй гэж байл. Тэг ер нь өстой Ларднагийн нөхөр ер нь тэр өстой хилэн сорд байсан хаа гэж. That's тоосон. Яг энэ үйлчлэхээр шүү дээ тэр ингээд нэг өөрөөсөө ингээд нэг гарах тэр бүх зүйлүүдээ ингээд нэг контролдох шаардлагагүй. Тэгээ би энэгээр нэг донтолтой дэмжих гэсэн үг биш шүү. Одоо жишээлбэл нэг тий би архины донтолтой тэгээд ингээд цогоо 11 сард энэ болгоныг ингээд контролдох шаардлагагүй зүгээр accept хийчихсэн. За би ер нь тэгвэл бүр харих очтой гэж болохгүй. За зүгээр эдрийг харин яах вэ гэвэл I accepted that challenge боёо. Би энэ ингээд нэг зүйлийг би challenge гэж хүлээж авъя. Энэ ингээд нэг донтолтуудыгаа. Тий би энэ сэтгэлийн шархууд маань ингээд өөдөөс мань ингээд гарч ирж байгаа нь шүү дээ, тий. Магадгүй миний ингээд нэг miracles буюу ичтийг гарч ирэх хамгийн том ингээд нэг юу нь болж байгаа юм байна. Чадал нь болж байгаа юм байна. Тэгээ би эдрийг ингээд нэг яг одоо ижлэх цаг нь ирж байгаа юм байна гэдгийг л зүгээр анзаарах хэрэгтэй байхгүй юу? Бодын буцлагын хамгийн гоё нь яг үүндээ бидний тэр нэг тархин дотор ч юм уу ингээд анзаараагүй байсан зүйлүүдийг анзаарахад хамгийн том нөлөө үзүүлдэг. Заримдаа ингээд нэг юу гэдэг штэ ингээд би ингээд сэтгэл санааны нүдэл амар аятайх юм болоо те ингээд нэг өнгөрснөөс ингээд нэг трансформац буюу хуурж муураал ингээд шинэ хүний бүрдүүлсэн гэж би хайда бодож л байсан. Тэгсэн чинь зарим бодын уцалт болгонгод миний хуучин шархаа шаангууд ингээд нөөсгөө шахтай хистамиста ингээд нэг тарал маралдангууд за шаас би ингээд нөгөөс арайч ингээд нэг бүрэн ингээд нэг давуу байсан юм байна шүү дээ. Тэгэхээр надад ингээд тэрийг rediscover буюу шинээр ингээд нэг дахиж олоход энэ энерги тосолж байгаа юм байна гэж хүлээж аваад урагшаа шаахгүй тий. Тэгэхээр яах нах энэ бүхэн ингээд нэг минутаа сайхан нүр тулна да тий. Үхсэнд нь сайхан толчихгүй юу тий. Угаасаа бодтой бодгүй угаасаа тэгэл урагшилж л нээсч хараа шүү дээ. Тий. Бүхэл юм урагшлаа шүү дээ. Одоо энэ болгонтой ингээд нэг эрт орой эзэн нэг цаг нүр тулах ч одоо сайхан нүр тулах гэсэн л санаа байхгүй нэгт. Хоёрт ингээд нөөс хүмүүс ингээд spirituality гингүүтэй тий одоо шилэл амар ингээд нэг жаргалтай амьдэрдэг ч юм уу амар ингээд нэг ичидтэй үргэлж ингээд яваад байдаг гэж бодд юм шиг no spirituality гэрэн штэ тэ чи тэр нэг тэр юм мэдрэх хүрээ чи ингээд том болон заа тэнгуүтэй чи бүр ингээд нэг тийрдэг байхгүй юу миний аудиенс ингээд нэг зарим хүмүүс ялцчихгүй ингээд нэг сүнслэг сэдвэл амар ингээд нэг дөнгөж орж эхэлж байгаа тэгэд нэг эмзэг дэлбээ дээр бүр амар эмзэг дэлбээ болж молоод байгаа юм хайш би тэг хэлтэй үгүй гэртээ өрөөнд дотроо эмзэг дэлбээ байж болно штэ гадаа гараад энэ нийгэм дээр чи ингээд бас ингээд алцах шаардлага байгаа штэ тий. Тэр ингээд нэг зөрөгтэй байл гэж хэлье. Амар рандом гинт ингээд хэлэхэд гэж. За тэгээд өөртөө сан сайхан хуваалцах ингээд нэг энерги чи юу байгаа лээ. Тэм. Одоо хэдүүлээ нэг зүйлийг анзаарай. 100 болгоны эхний 20 дугаар агаас ер нь дандаа хамгийн том шинжилтүүд болоод ирснийг анзаарсан уу? 1920-нд юу боллоо? Дэлхийн эдийн засгийн амар том юмрлсан шүү дээ. Нэгдүгээр дайны болсон шүү дээ. 1820-нд юу боллоо? Мэдрэл мотой ингээд нэг колоничлын дайнууд болсон шүү дээ. 1720-нд бас амар их дайнууд болсон. 1620-д онд хамгийн их хүмүүс самуу эргэлтүүд гарч ирсэн үе. Тэгэхээр ингээд нэг одоо 21-р зууны 20-д он багаз юу гэсэн үг вэ шүү дээ. Корона болоо үстэй. Орос Украины дайн болсон. Палестин Израиль хоёр хоорондоо зовлож байна. Хотдааны дайн болж байна. Бүр бүхэмжийн ингээ бүр ингээ яг ингээ төл толгой нь олохгүй байгаад тэгснэ хамгийн сонирхолтой зүйлийг анзаарч үзээрэй зөө. Таад маань энэ одоо хүмүүс ямар амар чанга ярьд юм бэ окей. За тэр яах вэ? Таад маань ингээ анзаарч үзээрэй зөө. Вицтай. Дахиад яригчсэн нэг чимээн ингээд яад. Тийм анзаарч үзээрэй таад 2018 онд за ер нь бол жил болгол угаасаа мэдрэл мотой үйл явдал болдсон шүү дээ. Бид нар ингээ дээр үе ингээ жилүүдийг санахтаа нэг дандаа гой юмнуудыг ингээ санаад байдаг хгүй юу. Гэхдээ ер нь бол зүгээр амар логиктэй санаж үзээрэй заа. 2018, 17, 19 онд штэ чи эргэн тойронд 10 ширхэг ингээ хосыг мэддэг байлаа гэж бодъё заяа.
тэдний ингээд нэг хоёр нь ингээд нэг асуудалтай салж малдаг ч юм уу 8 нь бол зүг зүгээр ингээд байдаг байсан бол штэ те 2024 25 онд штэ те 10 тохиолдол ингээд байлаа гэж бодъё л да 8 салцаа 2 л нэг айтайхан шиг явж байгаа байхгүй юу. Энэгээр би ингээд юу хэлэх гээд байгаа вэ штэ те яг одоо бидний нийт ингээд нөгөө энергиуд бол цоошин шинжилтүүд л гарч ирэх гээд байна хамаа ёо тий. Тэгэхээр яахнах нөө энэ ингээ моментод ингээ сайхан өөргөө ингээ нэг газ хил хийгээд авчихгүй юу тий боломж өгөөд нь штэ. Хил хийж аваад тэгэл дараа чи шатандаа амьдралаа гоё эхлүүлэхгүй юу. Түүнээс тэгэл ингээд нөгөө юухийн өөрхөн нөгөө селфиш эгоогоосоо болол тий ингээл нөгөө нэг аваачаа ингээ болохгүй байхгүй тий. Тэгээ бас ингээд нөгөө нэг бостлоо одоо бас ингээд буруугаж ирэхэ болмоор байна. Эсвэл ингээд тэр гариг мэрэглээ буруугаж ирэхэ болмоор байна те. Тийм хэлсэн шүү дээ анхан. Тэг ингээд миний ажил ингээд бүтлгүүцэн бодын буцалтаас болж байгаа. Тий. Сташ болохгүй. Тэр гариг мэрэглөө тэр бостлоо буруугаж ирэхэ болоод ингээд яагаад иймэрхүү ингээд зүйлүүд надад тулгараад байна гэдэг дотроосоо хариултаа хайх цаг болсон шүү. Окей. Тэгээ бас ингээд нөгөө нэг юу юм хохирогчийн дүрд амьдраад байх юм бол яг амьдрал байна. Амар ингээд нэг сүртэй ингээд нэг хүмүүс ингээд manifestation судалж эхлэнгүүт нэг хохирогчийн ингээд нэг дөрөөсөө ингээд нэг салж ич шинэ manifestation-ы амьдралч эхлэн штэ. Гэхдээ тэгэл ингээд хохирогчийн дүртэй ингээд байгаал те. Яа гэж мэд болохгүй өсташ. Тэгээ угаасаа ингээд manifestation чи ерөөсөө ий чид гэж биш шүү дээ. Бид нар зөвөр ингээд өмнөх бичлэгтэр ингээд анзаарсан бол ингээд нэг love of vibration боёо чи яа юу байн үргэж мэдэрдэг вэ тэр чинь шинэ одоо нэг үнцэн гэдэг нэг хууль болдог. Secondary хууль боёо дагаж ирдэг одоо бэлгэн болохоор тэр manifestation ихгүй юу. Тэгэхээр ингээд нэг чиний амьдралыг бүхсцэн үнийг ингээд нэг чи яг үндэ мэдрэмжээр л ингээд нэг тэр хүн ингээд байг ингээд алиг хөрий тэр намайг бүхс дээрээ л дуудаад бүхсдүүлсэн тоохгүй да гэж ойлгочлоо тий. Тиймээс яах нөх хизээж битгий бослоо одоо бурууга бослоо ч гэрээ окей. Асуултыг дотроос л хайх хэрэгтэй байна. Тэгээд яа хэлэхэд 11 сарын 20-нд хаашаасаа тэгээ надаа бэлгүүтийг нөгөөр тэгээ би бас тийм байна. Тэгээд дуусгая та тий.